За сайн байцгаана уу? Намайг Эзэн Даяш гэдэг ноос эдлийн гар урлыг дэмждэг төрийн бас байгууллагын технологийн багш байна. Монгол орнд маань хоньны ноос жилдээ 30 мянган тонн ноос гардаг. Энэ их баялагийг одоо бид тэрийн болгон ашиглаж амждаггүй. Үйлдвэрүүд угааж боловсруулж экспорт хийж гаргаж байна. Түүнээс гадна малчин өрх болон сонирхсан хэм бүхэн ноосны анхан шатны боловсруулалтыг өөрөө хийх бүрэн боломжтой. Өнөөдөр би хичээлээрээ та бүхэнд хоньны ноосыг хэрхэн яаж угаад боловсруулах сургалт явуулах гэж байна. Ноосны анхан шатны боловсруулалт хийхэд нэг их олон зүйл шаарддаггүй. За мэдээж зориултын савн байх нь байна. За мэдээж хэрэг ийм төмпөн сав байх хэрэгтэй байна. Угаалгын машины сэгсрэгчийг ашиглана. За мөн орон нутагт хөдөө ямар нэгэн тог цахилгаангүй болсон үед орон нутагт бол ийм чүүл буюу торон материалын ноосоо хийж агаад одоо сэгсрэх усын савхрах ийм одоо бүрэн боломжтой. Энэ бүхнийг өнөөдөр би зааж хэлэх нэ. Жилдээ нэг хоньноос манай улсын стандарт бол одоо хэл 100 г хоньны ноос гардаг гэж одоо үздэг. Ноосыг ерөнхийд нь ширхэгт гэж хэлдэг. Энэ ширхэгт бол үнэхээр цагаан алт юм. Яалтчгүй цагаан алт. Энийг бол хүлэн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Уул уурхаан дараа ордог асар их том баялаг байгаа. Жил болгон малын одоо биенээс арьснаас одоо ургаж яадаг учраас дуусшгүй мөнхийн түүхий идэм аа. Энэ сайхан түүхий эдэг ашиглаж өнөөдөр бид нар ноосныхаа анх шатны боловсруулалт хийн. Маш бага хэмжээгээр би та бүхэнд ерөнхий ноосоо угааж, цэвэрлэх, самнах энэ процессыг бага ноосон дээр үзүүлэхийг зорьсон байж байгаа. За энэ дээрээс одоо бид нар хамгийн илүү их хогт толцтой ийм хэсгийг одоо ялгана. За мэдээж хэрэг манай малчид малаасаа ноосоо хэрэгж авахдаа яг сайхан одоо зуны эд халуунд хоньны ноос яг хөөрсөн үед нь авдаг ийм ариун туршлагатай. За сүүлийн үед хоньны ноосыг одоо хяргаж авахд бас дэвшилтэт технологи нэвтэрсэн хөдөө аж ахуйн яам болон юнитэй төслийн хүрээнд хоньны ноосыг хяргахдаа цахилгаан машинаар хяргаж авдаг технологи одоо бүх аймагуудад бараг нэвтэрч байгаа. Манай Баруун аймагт ялангуяа одоо ноос хяргах малын одоо ноос хяргах үеэр төслийнхэн ирээд мөн яамныхан ирээд энэ хоньны ноосыг хяргах юм сургалтууд явагдсан байж байгаа. Тэгээ энэ улсууд чинь ноосоо маш сайхан үед нь одоо ингээд хяргаад авцсан байж байгаа. Ноосыг зориултын одоо савн шампунаар угаана. Савн гэж хэлдэг, шампун гэж хэлдэг. Энэ болохоор шингэн савн юм аа. Тэгэхээр энэ бол nooсын эдлэлд зориулчихсан. Би зүгээр практик жишээ хэлэхэд хүн одоо толгоогоо шампунаар биш савнгаар угаахад үс нь алдаад нэг л таатай биш мэдрэмж өгдөг. Тэрнтэй нэгэн адил энэ хоньны ноосыг угаахдаа энэ зориултын одоо шингэн савнгаар нь угаах юм бол илүү нөгөө ноос чинь сөвсгөр болж өгнө. Зунгах нь илүү сайн арилж өгнө. Өшөө дээрээс нь юу гэдгийг одоо ингээд ширэлдсэн байх юм бол салгаж цэвэрлэхэд илүү тохиромжтой болж ирдгээрээ илүү давуу талтай байдаг. Усны хэмжээ мэдээж хэрэг төмпөн савндаа нэлээд одоо дээд хэсэгтээ ирсэн байх. Хит одоо хөв хүүтэн усанд хийх эсвэл хит халуун усанд хийхэд тухайн ноосны шинж чанарт бас нөлөө өгөх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энэ одоо амьд малаас хайчилж авсан учраас энэ амьд эс гэж тооцогддог. Энийг эрдэмтэд бол хүлээн зөвшөөрсөн байдаг. За одоо ингээд мэдээж хэрэг эхлээд угаахтаа ноосоо заавал зайлах ёстой. Хамгийн ихний ус маань зайлах ус гэж. Нээ ялангуяа манай баруун аймагт нутгийн сайхан онцлог байна. Энэ юу вэ гэвэл мал маань хашаа сарвчин төдийлөн их хашигдаад байдаггүй. Нутаг маань уудам сайхан цэвэрхэн тал дээр одоо ус ургамал нь ийм одоо сайхан байглаараа байгаа учраас малын ноос бохирдол хүртэл харьцангуй бага байдаг. За тэгэхээр одоо эхний ээлжинд энэ ноосыг уснда одоо эдэвтэн энд анхаарах зүйл юу байна вэ гэвэл халуун хүүтэн тохирсон байх ёстой. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ уснаасаа хитрхи их одоо ноос биш. Яг усныхаа хэмжээнд тохирсон ийм бага хэмжээний одоо ноосоо хийж энийг ингээд тодорхой хугацаанд байлгана. За тэгэхээр энэ мэдээж хэрэг одоо халуун бүлээн ус байгаа учраас доошо хогт толцсон доошо доороо тунна дээрээ болохлоор нөгөө зунгаг энтер нь одоо угаахад их бэлэн болсон аятайхан болж ирнэ. Энэ дэвтээсэн байдал нь болж өгвөл нэг 10-20 минут өшөө хөсвөл нэг цагийн дотор байлгах юм бол илүү сайн дэвтэж өгдөгөө. За ингээд эхний ээлжинд зайлах ус гэж хэлдэг. Ноосоо зайлах ус.
За энэ бол одоо ерөнхийдөө сайхан боломжийн цэвэрхэн талдаа байна. За ингээд 2 удаа зайлна. Хэрвээ бохирдол ихтэй байвал зайлах ус маань 2, 3, 4 ч байж болно. Миний хувьд бол зайлах ус нэг 2 байхад бол тохиромжтой байна. Яагаад гэвэл би түрүүнд хэлсэн нутгийн маань онцлог энэ одоо ноос маань илүү одоо бохирдол багтаа илүү сайхан өнгөлөг байгаа учраас би нэг 2хан л зайлах нь шүү дээ. За усандаа ноосоо хийгээд ингээ баг зэргийн базаж ноосыг сайхан нэвчээд шингээж өгөх нь хамгийн чухал байдаг. За энэ дашрамд хэлэхэд хоньны ноосны анхан шатны боловсруулалт мөн тэмээнийхтэйгээ адилхан байна. Мөн л одоо угаах процесс, зайлах процесс нь бүгд одоо энэ явцууд нь бүгд хоорондоо адилхан төстэй. Тийм учраас өнөөдөр та бүхэн зөвхөн загвар болгож хонь тэмээн хоёрынхаа ноосыг бол харуулж байна. За ингээд 2 удаа ингээд зайлна. Дараагийн тохиолдолд одоо угаах процесс. Энд чинь ноосоо зайлах процесс явж байна. Одоо угаах үйл явц харагдана. Угаах үйл явц яах вэ гэхээр энэ зориултын шингэн савнгаа маш бага хэмжээгээр хэрэгэлдэг. Энэ одоо хэрэгтэй гэд хит их хийвэл одоо өөрөө нэг тийм тааламжтай биш. Хитрхи одоо савн гихтгэрээ яах вэ тийм ээ? За усандаа хийгээд ингээд том төмпөн савнд бол нэлээд сайхан хөөсөрч ирнэ. За энэ миний одоо барьж байгаа ноос маань 2 удаагийн зайлалтанд орсон. Энэ одоо болно. Одоо шууд угаах усандаа хийнэ. За ноосыг бол одоо ингэж мушгихгүй. Энэ бол хориотой. Зөвхөн ингээ базаж усыг надаа савхарч өгнө. За болж өгвөл урлаачд маань энэ ноосоор бүтээл хийх гэж байгаа хэн байсан ч зориултын одоо савн гээл хэрэглээрэ гэдгийг үнэхээр одоо чин сэтгэлээсээ зөвлөж байна. Зүгээр нэг ахуйн хэрэглээнд байдаг вокыг бол хийх нь өөрөө тийм тохиромжтой биш. Вок бол хэрэглэхийг хориглоно л гэсэн үг. Тухайн нэг хүний хэрэгцээнд ийм одоо шингэн савн бол нэг байхад бол нэлээд их зүйлийг одоо угааж цэвэрлэж болно. За энэ дашрамд хэлэхэд бид бүхэн бүгдээр ноосон хувцас өмсдөг. Ноолуур тэр дундаа манайхан ноолуурн цамц, ноолуурн малгай, ороолт, биели маш их хэмжээгээр хэрэглэдэг учраас тэр одоо бүтээгдэхүүнийг энэ одоо шингэн савнгаар угаах нь та бүхэнд хамгийн тохиромжтой байдаг. Яг энэ зориултын зориултаараа илүү одоо үр дүнтэй өгөөжтэй байдаг. За энэ дээр мөн одоо эндээ хийгээд бас нэг 10-20 минут энэ төр байлгачих юм бол зунгах нь арилж өгнө. Дээрээс нь хог маань бас унана. Зориултын одоо шингэн савн байгаа учраас энэ ноос маань өөрөө зөөлөрч их аятайхан таатаа нөхцөлтэй болдог тийм. За тэгээд угааж байгаа нь энийгээ хамаагүй дотор нь ингээд яагаад ах шаардлага байхгүй. Ерөнхийдөө ингээ хоёр тийш нь сэмлэх. Тэгээд базах тийм ээ. Ийм одоо байдлаар угаанаа. Хамгийн гол нь анхаарах зүйл нөгөө хит их бага усанд хитрхи их ноос хийчих юм бол тэр чинь өөрөө нөгөө цэвэрлэгдэх явц нь өөрөө тийм таата болохгүй. Яагаад гэвэл ус нь аль болохоор л одоо усыг харамлах юм байхгүй их хэмжээгээр усаа хэрэглэх тусмал одоо илүү сайхан цэвэрлэгдэж өгнө л дөө. Одоо энийгээ сайхан базаж аваад нөгөө савн шампунаа гарганаа. Энийг одоо 2-3 удаа усанд зайлж гаргах нь чухал. Манайхны түгээмэл дутагдал байдаг дөнгөж одоо нэг хувцас угаахтаа ч гэсэн энэ савнтай уснасаа гаргангуут ганцхан зайлдаг тэр бол болохгүй. Ерөөсөө аль болохоор 2, 3, 4 олон зайлах тусмаа л одоо тэр савн шампуны чи үлдэгдэл байхгүй болно. За би түрүүн та бүхэнд хэлсэн мушгихгүй зөвхөн базах байдлаар тийм ээ. За энэ дээр бас нэгэн зүйлийг анхааруулна. Хүмүүс хоньны ноосыг цав цагаан болгоно гэдээ одоо ахуйн хэрэглээнд байдаг билизна, цайруулагч, дур мэдэж одоо цайруулдаг бодисонд одоо хийдэг энэ ерөөсө хориотой.
Учир юу гэвэл тэр чин зориултын одоо биш. Белизна чинь болохоор даавууг цайруулах зориултаа болохоос биш, ноосыг цайруулах зориултын бодис биш ээ. Бас зарим нь ноосоо цав цагаан болгох гэж нэгээд үйлдвэрээс мэдэхгүй бодис авч хэрэглэсэн тохиолдлууд бол байдаг. Тэр бол хориотой. Тэр ерөөсөө тэгэх шаардлага байхгүй. За ингээд савнтаа уснасаа гараад 2-оос 3, 3-аас 4 удаа зайлаад тэгээд ямар ч удаа савнгүй болгосон тохиолдолд сэгсрэх үйл ажиллагаа явагдана. Сэгсрэхдээ бид нэр хоёр зүйлийг ашиглана. Ахуйн хэрэглээнд байдаг угаалгын машины сэгсрэх хэсгийг ашиглаж болно. Ноосоо тэр чигээр нь хийхгүй дотор нь юмд ороож жагаад ноосоо хийж сэгсэрнэ. Мөн зориултын зөвхөн хувцас сэгсрэгч гэж байдаг. Тэрнийг бас ашиглаж болдог. За тэр болгон өнөөдөр ахуй амьдрал дээр сэгсрэгч байхгүй орон нутгт байвал яах юм те тоггүй газар байж бас болно. Тэр тохиолдолд яах вэ гэвэл ноосыг ийм чүүлэн буюу торон материаланд хийгээд иймэрхүү ус урдан гадагшлуулдаг ийм материаланд хийж чад хүчтэй эргүүлж докторч одоо савнгийг гаргах бүрэн боломжтой байдаг. За усандаа бол олон удаа зайлж ямар ч савнгүй болгосон тохиолдолд базж аваад үүнийгээ торон материалдаа хийгээд яах нь усын саврах гэж байна бид нар. За үүнийг бол ингээд эргүүлнэ. Энэ. За энийг ийм орчинд биш одоо гадаа гаргаад нэлээд хүчтэйхэн шиг ингээд докторно. Ингээд хит эргүүлж докторход энэний ус удаа тодорхой хэмжээгээр гадагшлана. За мөн угаалгын машин сэгсрэхтэй юу шууд машин руугаа хийхгүй энэ бол одоо ахуйн хэрэглээний машин учраас бусад одоо зүйлийг бохирдуулна шүү дээ. Тийм учраас энэ торон материалдаа хийж болно. Зориултын одоо амандаа цахилгаантай мөн ийм торон материал байгаа тэрийг дэлгүүрээс авч ашиглаж болно. Ингээд сэгсэрсэн ноосоо хатаахта бас нэлээд анхаарах зүйл юу байна гэвэл сүүдэр газар дагуулах нь байна. Мөн одоо ингээд задлж хогийг бас тодорхой хэмжээгээр унгах хэрэгтэй. За ингээд хатаасны дараагаар самнах процесс руугаа явна. Угааж цэвэрлсэн ноосоо хогийг цэвэрлээд маш ийм сайхан сүвсгэр болоод ирнэ. За энийг одоо самнахын тулд самнах машинаа ашиглана. За энийг бол сэтгүүр гэж хэлдэг. Самнсан ноосоо эндээс нь өлгөж авна сэтгүүр. Энэ бол саманд үлдсэн одоо ноосыг цэвэрлэх зорилттой ийм одоо жижиг гарсан байна. За хэрвээ ийм самнах тоног төхөөрөмжгүй хүн байх юм бол ноосоо маш сайхан ингэж цэвэрлсэний дараагаар нөгөө зулах аргыг хэрэглэж эскийг хийнэ. Зулах арга гэдэг маань яах вэ гэхээр одоо бид нар дээлийн хөвөн тавьдаг штэ. Дээлийн хөвөнг яаж зулдаг вүлээ тэрнтэй адилхан ингэж ийм зулах аргыг хэрэглэж ийм цөмөл болгоод бүтээгдэхүүн хийхэд бэлэн болно. Одоо бид нар энэ тоног төхөөрөмжийг ашиглаад самнах процессыг харуулах нэ. За самнахт хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрмийг бас барина. Энэ шүд бол нэлээд одоо ийм арзгар нэлээд ширүүн одоо учраас зөөлөн самнана. За энийг бол мануал буюу энэ эргүүлэхдээ маш зөөлөн зогоохон эргүүлэх нэ. За самнах гэж байгаа ноосоо бид нар тодорхой байдлаар жаахан сүвсэлгэж тавьж өгнө. За зүүн гар тал ингээд самнах ноосоо чиглүүлж өгнө. Зүүн гар тал бол ноосоо чиглүүлж өгнө. Баруун гар бол зогоохон нэгэн темпээр ингэж эргүүлэх нэ. За зүүн гарт байгаа ноосоо зөв чиглүүлэхгүй бол одоо энэ дээр ирээд гацах
тохиолдол байна. Өөрөөр хэлбэл ноосоо сайхан задлж, сэмэлж тавиад энэ гар одоо зөв чиглүүлэх нэ. За та бүхэнд зөвлөхөд энэ самнах машиныг Монголд одоо үйлдвэрлэгч байгаа учраас одоо захиалга өгөөд хэрэглэж болно. Учир юу гэвэл их хэмжээний үйлдвэрлэл явуулах гэж байгаа хүн тоног төхөөрөмжгүйгээр одоо бас үйлдвэрлэлийг эрхлэхэд нэлээд хүндрэлтэй байдаг. За энэ сэтгүүр гэж хэлнэ. Сэтгүүрээр оруулаад ингээд дэш нь хүндэрүүлж авна. Зүүн гар бол ноосоо ингэж байнга барина. Баруун гараараа өрөөлөө эргүүлнэ. За ингэж сэтгүүрээрээ ноосоо хүндэрүүлэх нь шүү дээ. За үүнийг одоо бид нар ноосонд цувмал гэж нэрлэдэг. За энэ хэсэг нь бол одоо дайхан гараад их гоё харагдаж байна. Ард тал нь болохоор дайхан баг зэргийн гарсан жаахан арзгардуу харагдаж байгаа. Дараагийн 2 удаа самнах тохиолдол гарах юм бол шаардлагатай үед дундуур нь 2 хуваалаа. За нөгөө дайхан баг гарсан хэсгийг дээш нь харуулж самнаа. За самнасаа ноосоо авахта заавал энэ ховлтой хэсгээс л ингэж хүндэрүүлж өгнө. За ийм гой цулхаа гарч байгаа. Энэ одоо бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж болно. Энэ ноосаараа өшөө дээрээс нь утсаа ирж болно. Ингээ бэлдсэн ноосаараа бол юу хийж болно. Нөгөө эсгийн урлагийн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг одоо хийж болох нь шүү дээ. За хэрвээ утас ирэх гэж байгаа болвол бид нар түүдэг гэж нэрлэжсэн. Энэ удаад болохоор оромог ингэж хийгээд одоо утсаа ирэхэд нэн тохиромжтой болдог тий. За ямар бүтээгдэхүүн хийх гэж байгаасаа хамаарат нөгөө хэдэн грамм ноос орох вэ гэдгээ хамаарна. Хамгийн бага нь энэ 10 граммаас эхэл самж болдог. Дээдлэн нэг 20 грамм орчим ноос самнана. За дайхан сайн гарсан хэсэг нь энэ байна. Тааруухан гарсан хэсгийг дээш нь харуулна. Ингээд дээш нь харуулж байгаа. За энэ бол одоо хавтгай хэсгийг хийхэд хамгийн тохиромжтой одоо юм залхаа болж байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо самдар үлдсэн энэ хэсгийн ноосыг бол одоо авах хэрэгтэй. Энэ жижиг самны үүрэг орол бол энэ байгаа. За саманд байгаа ноосыг авахдаа бас мөн энэ сэтгүүрээ ашиглаж болно. Тий. Ноосоо мэдээж хэрэг дахин ашиглах бүрэн боломжтой. За өнөөдрийн хичээлээр бид нар хоньны ноос болон тэмээний ноосны анхан шатны боловсруулалтыг хийх дараалал, ямар арга технологи байдгийг, ямар багаж тоног төхөөрөмж хэрэглэх энэ бүхэнд одоо зааж зөвлөлөө. Хүссэн хэм бүхэн одоо энийг ашиглах бүрэн боломжтой. Ингээд боловсруулсан ноосоор өөртөө сонирхолтой, дуртай сайхан бүтээгдэхүүнээ хийхэд одоо илүү тохиромжтой. Энэ дашрамд хэлэхэд бол сүүлийн үеийн залуучууд мань эко бүтээгдэхүүнийг ихээр сонирхох болсон. Нэг ялангуяа балерина маш гоё одоо эсгээ тавчгийн гутлуудыг хэрэглэж байна. Мөн эко хэрэглээ буюу ноосны одоо үн цэнийг хүмүүс их мэдэрдэг болсон цаг үе байна. Ингээд малын энэ ширхэгтийг ашиглаж энэ сайхан цагаан алтыг өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглэхэд бүрэн тохиромжтой. За ингээд та бүхэнд өндөр амжилт хүсье.